Улсын хурлын эрхэм гишүүд, манай сайд удирдлага, олон улсын байгууллагын удирдлага, мөн төрөлцсөн ирсэн генерал офицер, албан хаагчид та бүхний өдрийн түмэн амгалан айлтгаж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж мэдчилье. Өнөөдөр манай онцгой байдлын байгууллагын хувьд бас түүхэн онцлог ийм сайхан өдөр тохиож байгаа. Энэ үйл ажиллагааг нь бүрэн хэмжээгээр тусгаж цаашлах нь үйл ажиллагааных нь эрх зүйн шинжилэл энэ бүхнийг оруулсан энэ хуулийг хүлээж авч. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг хууль хүлээж авч байгаа одоо хэрэг биш. Ер нь аливаа шинжилэл, аливаа үйл ажиллагаа эрх зүйт нийгэмд хуулиар дамжиж хийгддэг. Хуулийн шинжлэгдсэн болвол шинжилэл явж байгаа гэж үздэг. Тэгэхээр онцгой байдлын байгууллагын хүрээд үүссэн цагаас нь хойш тулгамдж ирсэн асуудлууд энд хийх шаардлагатай байсан шинжилгээг энэ хуулиар дамжуулж хийж байгаа. Энэ нь онцгой байдлын байгууллага, Монгол Улсын онцгой байдлын байгууллагын хувьд цаашаага олон жил энэ эрх зүйн үндсээ барьж үйл ажиллагаагаа явуулах ийм одоо боломж бүрдэж гарч ирж байгаагаараа их онцлог байгаа гэдгийг хэлхэн зөв бахаа гэж бодож байна. За дээрэс нь бас хувь хүний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа би бол туйлын баяртай байгаа. Би бас Монголын ард түмнээс, Монголын төрөөс итгэл хүлээж 202 удаа ерөнхий сайдаар ажиллах юм итгэлийг хүлээж исэн. Тэгээд сүүлчийн 121-р зууны эхэнд ерөнхий сайдаар ажиллаж 2004 онд томилогдоод ажиллаж байсан. Тэр үед онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд гэж өнөөдрийн Монгол Улсын шадар сайд хөрөлсөв онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар манай танхимд ажиллаж исэн. Тэгээ хөрөлсөв сайдын санаачлагаар, манай танхимын санаачлагаар бид нар хамтарч энэ онцгой байдлын байгууллагын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ерөөсөө энэ байгууллагын үндсийг бий болгох тэр үйл ажиллагаануудыг хэн үед хийж исэн. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа онцгой байдлын орчин үеийн онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсныхаа ойг 2004 оноос та бүхэн тэмдэглэдэг байна. Энэ жил 13 жилийнхаа ойг тэмдэглэсэн. Тэгэхээр тэр эхлэлдээ хамт ингэж байж явж ирсэн энэ ажил маань өнөөдөр энэ эрх зүйн шинжилэл, энэ том үйл ажиллагаагаар өнөөдрийн их хурл засгийн газартайгаа хамтарч хийсэн бас энэ ажлаа ингэж дүгнэгдэж гарч ирж байгаа нь бол их чухал юм аа гэж ингэж бодож байгаа. Тэр үед бид нар ер нь онцгой байдлын байгууллага гэж байх ёстой. Онцгой байдлын байгууллагын гол анхаарах одоо үйл ажиллагаа нь бол амьсгаас урьдчилан сэргийлэх, амьсгал тохиолдсон нөхцөл түүний үр дагаврыг арилгах, тэгээд ард иргэдийн аврам хамгаалах энэ үйл ажиллагааг чиглэх ёстой гэж ингэж үйл ажиллагааныхын чиглэл байгууллагын нь одоо статусыг нэртэй тэр бүх зүйлтэй бид нар ингэж өөрчил жинхэнэ утгаар ингэж эхлүүлж байсан юм аа гэдгийг энд хэлхэн зөв бахаа гэж ингэж бодож. За ер нь манай онцгой байдлын байгууллагын албан хаагчид энэ одоо байгууллага бол өөрөө маш их онцлог юм байгууллага байгаа. Олон улсын хэмжээнд ч ийм байдаг. Яг өнөөдөр Монгол Улсын онцгой байдлын байгууллага олон улсын тэр хэм хэмжээ стандартад нийцсэн энэ төвшөнд хүрч ирж хөгжиж бэхжиж байгаа нь үнэхээр одоо энэ Монгол Улсын төр, Монголын ард түмний зүгээс та бүхэнд үзүүлж байгаа их одоо хүндэтгэл, их одоо боломж, бас их тус дэмжлэг гэж бид нар харж үзэх ёстой гэж ингэж бодож байгаа. Инхээс ч өөр арга байх. Онцгой байдлын албан хаагчдын нэг одоо онцлог үйл ажиллагаа нь ерөөсөө амь өрссөн тийм нөхцөл амны үнэтэй, хүний амны үнэтэй тийм аврам хамгаалалт үйл ажиллагаануудыг та бүхэн явуулж байна. Бид бол бүгдээрээ цэргийн хүмүүс сайн мэднэ. Цэргийг 1000 өдөр тэжээн асуудал одоо гарах юм бол нэг өдөр эх орныхоо өмнөөс босгоно гэж бид ингэж үзэж бэлддэг. Гэтэл онцгой байдлын байгууллага бол байнгын бэлэн байдаг. Тэгээд байнга одоо хүндрэл тохиолдсон асуудал гарсан үед очиж тэнд аврам хамгаалах үйл ажиллагаа хийж идэг. Ийм л одоо хүмүүс байна. Тэгэхээр ерөөсөө үйл ажиллагаа байнга нэг үгээр хэлбэл инх цагт бидний ярьдаг байсан байдлын үүргийг инх цагт өдөр тутам биелүүлэхэд бэлэн байж идэг. Асуудал гарахад биелүүлдэг ийм одоо онцлогтой юм алба байна.
өөр бас нэг энэ албаны нэг онцлог бол ажиллагаанаас ажиллагаанд үйл ажиллагаанд чангарч идэг, мэрэгшиж идэг. Онцгой байдлын албан хаагч анх одоо орж ирэл тангараг өргөөл тэгээд ажиллагаанаас ажиллагаанд тэр авраг хамгаалалт үйл ажиллагаанаас дараагийн үйл ажиллагаанд та бүхний мэрэгшил, та бүхний ур чадвар бол дээшлэж байгаа гэж би ингэж харж байгаа. Тэгээд энэ бүр цаашаа яваад ерөөсөө мэрэгжил болсон шүү. Саяхан би хууль зохиолын их сургууль дээр очиж одоо уулзж ирсэн хууль зохиолын их сургуулийн тэр хөрөнгө оруулалт тэр бий болсон бааз бол үнэхээр одоо бас Монголын сүүлийн 20 гаруй жил хийсэн их том хөрөнгө оруулалт болсон. Тэнд одоо та бүхнийг сургуулиуд бэлтгэдэг тэр мэрэгжлийн үйл ажиллагаа ямар сайн төвшөнд явж байгааг би харсан. Тэгэхээр онцгой байдлын энэ үйл ажиллагаанд оролцсноо гэдэг бол ийм мэрэгжлийн төвшин, ийм хэмжээнд одоо мэрэгшлийн төвшөнд хүрсэн явдал бол их чухал юм аа гэдгийг энэ хэлье гэж ингэж бодож байна. Өөр нэг онцлог бол та бүхний ажил бол байнга шалгагдаж байдаг. Өдөр тутам шалгагдаж байдаг ийм одоо онцлогтой үйл ажиллагаа. Та бүхэн очоод үйл ажиллагаа явуулахад хүний нүдэн дээр ил байдаг. Одоо энэ нийгмийн онцлогоос болоод Монголын нийгэм бүр их онцлогтой шүү. Ер нь бараг бүх иргэд нь сэтгүүлч болсон. Бүх иргэд нь сурвалжлагч болсон. Бүх иргэд нь зургийн аппараттай видеотой. Одоо гар утсаараа дамжуулаад видео авч. Та бүхэн үүргээ муу биелүүлж байгаа гэж харагдана. Та бүхэн үүргээ сайн биелүүлвэл сайн биелүүлж байгаа гэж харагдана. Ийм нөхцөл та бүхэн ажиллаж байгаа. Та бүхэн бол алдах хэрэггүй юм болсон. Энэ үүргээ их онцгой ингэж анхаардаг байхаа гэж би бодож байна. Тэгээд дээрээс нь төрийн форум хүмүүсээ ингээд очиж байгаа. Нэг үгээр хэлбэл тэр гамшигтай, тэр хүндрэлтэй орчин Монголын төрийг төлөөлж та бүхэн очиж. Та бүхэн очиход аврагчд ирлээ. Аврагчд гэдэг бол гайхалтай одоо ийм алба гайхалтай нэр томьёо юм байна шүү дээ. Аврагчд ирлээ, Монголын төр ирлээ, Монгол улс тэнд явж ийн гэж хардаг. Тэгээд тэнд тэр одоо хүндрэлтэй байдалд орсон байгаа тэр хүмүүс тайвширч ингээд авралын гар Монголын төрийн Монгол улсын авралын гар орж ирлээ гэж ингэж хардаг. Ийм учраас та бүхэн бол энэ одоо цэргийн дүрм турцыг өмсдөг, зэрэг дэвийг хэрэгэлдэг ийм онцгой үйл ажиллагаанд явдаг ийм улс юм аа гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Цаашдаа сая шадар сайд ярьсан мөн одоо бусад манай дарга нар бас хэлж байгаа. Олон улсын байгууллагын төлөөлөгч хүртэл хэлж байна. Ер нь энэ иргэдтэйгээ хамтарч ажилладаг, иргэдийгээ энэ одоо гамшиг, энэ хүндрэлтэй нөхцөл бэлэн байлгах асуудал бол хамгийн чухал ажил шүү гэдэг. Тэгэхээр энэ бол хамгийн чухал ажил. Би бас энэ онцгой байдлын байгууллагууд их ойрхон байдаг, бас нэг учир шалтгаан надад би цэргийн сургууль төгсөж ирээд тэгээд цэргийн төв байгууллагын тэг сонины сурвалжлагч гэж байхад хамгийн анхны одоо томоохон томилт, хөдөө томилтыг би иргэний хамгаалтын сургалтыг сурвалжлахаар явж ирсэн. Тэр үеийн иргэний хамгаалтын газрын дарга Махбаряд генералтай суугаад хамт очиж сурвалжилдаг, хамт тэр одоо үйл ажиллагаанд оролцдог байсан. Тэр үед тэр социализмын одоо сүүлийн жилүүд гэж хэлж болно. Тэнд манай иргэний хамгаалтын байгууллагын систем ямар байсан, яаж ажилладгийг би бүрэн харж ирсэн. Тэгээ манай хоёр байгууллагын байшин чих ойрхон байдаг шүү. Тэгэхээр ингэж бид нар эхнээс нь энэ байгууллагын үйл ажиллагааг харж мэдэрч ингэж явж байна. Тэгэхээр одоо тэр үе тавьжсэн шаардлага өнөөдөр шинэ орчин, шинэ шаардлагаар л тавьж байна. Гамшигын нөхцөл байдал өөрчлөгдөж, дэлхийн орчлон өөрчлөгдөж, нэг журам өөрчлөгдөж, гамшиг болдог энэ давтамж их ойрхон болж эхэлж байна. Ер нь энэ дэлхийн ертөнц гэдэг чинь хүн амьдрах энэ орчин нөхцөл нь улам эмзэг, улам аюултай юм байдал руу явж байна. Бид нар энд нэг хэдэн мянган жил амьдрахдаа энэ дэлхийгээ эргүүлээд нэлээд тийм аюултай орчин болгож энэ хүндрэлтэй хувирсан. Үүнийг одоо бид нар дэлхийн хамтын нийгмийн төвшөнд ч ярьдаг, Монголын төвшөнд ч ярьдаг шүү. Энэ дээр энэ бүх хэцүү байдалтай энэ улаан гараараа уулздаг хүмүүс бол та. Тэгэхээр та бүхэн дангаараа биш. Ерөөсөө энэ үйл ажиллагаа нь Монголын ард түмэн, Монгол улсын иргэд, тэр аж ахуй нэгж төрийн байгууллага бүгдээр бэлэн байдаг нэг ийм чиглэл рүү одоо бид нар явах шаардлагатай болж. Саяхан одоо би нэг мэдээ уншиж ирсэн. Өсгөл аймагт тэр улаан улс суманд нэг дунд сургуулийн хүүхэд найзтайгаа одоо хонь хариулж яваад цасан шуурганд төөрсөн. Тэгээд цасан шуурганд төөрөө тэгээд явах гээд ингээ хоёулаа явсан. Хоёулаа хөлдөж осгох юм байдал. Дунд сургуулийн хоёр хүүхэд.
Тэгээд нэг нь яг осголтын байдалд ороод за би ерөөсөө цаашаа явж чадахгүй боллоо гэж хэлдэг гэсэн. Тэгээд би нэг жоохон унтж байгаа нараас чинь яв юм. Тэгээд тэр хүүхэд хэлж байгаа. Ерөөсөө энэ одоо би тэр сургалтанд манай одоо ангид тийм хичээл заасан юм аа. Хөлдөж байгаа хүн бол нойрон хүрээд хэлдэг. За тэгээд орхиод явах юм бол шууд хөлдөж өгдөг. Тийм учраас би найзыгаа ерөөсөө орхиж явна гэж бодоод ингээл чирээ зүтгэсэн гэж. Тэр олон километр газар тэр алтан шагаа гэдэг тэр дунд сургуулийн хүүхэд тэр одоо найзыгаа чир зүтгэсээр байгаа найзыгаа даавал ирж. Тэгэхээр ямар жижигхэн юм сургалт, ямар жижигхэн сургамж хүний одоо амийг авах боломжтой байна. Тэгэхээр энэ онцгой байдлын сургалт та бүхний оролцож байгаа авраг хамгаалалт үйл ажиллагаа бүхэн эргээд сургамж болж явах ёстой, сургалт болж явах ёстой байхгүй. Тэр орчинд. Тийм учраас хувийн байгуулагч адилхан, хувьсгалын байгуулагч адилхан, төрийн байгуулагч адилхан, тэр дунд сургуульд ч адилхан энэ чиглэлээр хичээл авдаг байх хэрэгтэй. Дээр үед иргэний хамгаалтын одоо хичээл гэж бүр дунд сургуулиудад ордог цэрэгжлийн багш гэж байсан. Одоо ер нь манай онцгой байдлын байгууллага ярьж байгаа, боловсролын яамтай ярьж байгаа энэ чиглэлийн хичээл, энэ чиглэлийн одоо зүйлүүдийг цаашдаа оруулах хэрэгтэй. Энэ хуулинд бас үндсэн сууж өгсөн байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ийм ажлуудыг бас хамтарч одоо та бүхэн хийх хэрэгтэй. Хийгээд явж байгаа сайн хэллүүд байгаа гэдгийг бол хэлхэн зөв байхаа гэж ингэж бас бодож байгаа. Ер нь хэцүү асуудал болоход л онцгой байдлын дарга руугаа утасдаг шүү дээ. Би одоо өмнөх дарга руу ярьжсэн одоогийн Бадрал генералтай ч ярьдаг. Шөнө ингээд унтах гэж яхад унтчихвал тэнгэр дуураад айхтар аадар орох гээд ингээд босоод би утасдаг. За ингээд ийм юм болох гэж яаш үер уснаас хамгаалан та нарын нөгөө бэлэн байдал ямар байгаа вэ? Энийг мэдж байгаа биз гэх. Энэ тэнд хүн тойрсон, бодилсан одоо янз бүрийн болоход хамгийн түрүү ярьдаг. Ерөнхий сайд алга болчлоо олон цаг олдохгүй байна, холбоо барихгүй байна гэж нэг одоо шөнө над руу ярьж ирсэн. Тэгээд дахиад Бадрал генерал руу юу болов? Тэгээд бид нар бүтэн шөнөжин нойргүй ажиллаж байсан. Тэгээ маргааш өглөө очиод аварж ирсэн. Тэр олон явж ирсэн хүмүүсийн амнасыг аварж ирсэн. Ийм тохиолдол болдог. Тэгээд бидний төрийн ажлыг хийж байгаа нөхцөлд өдөрт шөнөж ийм одоо хүндрэлтэй хэцүү асуудлууд орж ирдэг байхгүй. Тэнд олон хүнтэй машин одоо зудан цасанд боогдсон байна. Тэнд ийм зуд зурхан болж байна. Тэнд ийм галгарч байна. Бүр наадзах нь одоо амнасаа өгдсөн гомдсон хүн цонхоор үсрэх гэж байна. Ийм боллоо гэж мэдээ авах тэр юу болж байна гэх. Тэгэхээр энэ ажил бол Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд хамгийн ойрхон бас ингэж ажилладаг. Бүх аймгийн засаг дарга манай нийслэлийн үдж ингэж ажилладаг байх гэж ингэж бодож. Бас манай иргэдийн энэ хайр байдлыг бид нар бол сайжруулахын тулд одоо тэр хэлж ярьдаг сургалтууд байнга явж байгаа шүү. Бадрал генерал нэг ярьж ирсэн тэр одоо Увсан аймагт хэдэн жилийн өмнө болсон үйл ажиллагаа шүү. Нэг програм бензингүү болоо зогссон байдаг хүрээд ирсэн бензин дуусчлаа гэж 40 хасах 40 хэмийн хөлтөнд зогсож. Тэгээд дотор нь яваад орсон чинь 10 хэдэн хүүхэд чичрээ. Бүр яг одоо хөлдөж өгөхийн даваа. Манайхан тийм болсод байгаа шүү. Хүүхдүүдээс нь замын зардлын мөнгийг одоо Сумаас аймаг мөнгийг авсан мөртлөө бензинээ дүүрэн хийгээгүй л явж. Тэгэхээр энэ үгийг анхааруулдаг. Та нар явахдаа бүрэн бүтэн машинтай гараараа. Тэр бензинээ дүүрэн хийгээрэй. Энэ үйлчлэгийг үзүүлэхдээ аюулгүй байдлаа хангаж яваарай гэдгийг хэлдэг, сургадаг, сануулдаг. Тэр аавын оронд аав болдог, ээжийн оронд ээж болдог. Тэр одоо ачтай хүмүүс чинь та нар юм. Тэгэхээр зүгээр нэг үеэрт усанд одоо живж байгаа хүнийг хамгаална, дуудлага ирвэл явна, галгаар бол очно гэж суулж иж болохгүй. Ерөөсөө дэлхийн орчин энэ чиглэл рүү өөрчлөгдөж байгаа онцгой байдлын байгууллагууд нь тийм учраас та бүхэн энэ одоо үйл ажиллагааг харж явах хэрэгтэй. Сая хоёр хэлжсэн одоо бид нарын Батланбаатар чиглэлийн хууль нь ерөөсөө төрийн цэргийн бодлогыг тодорхойлохдоо онцгой байдлын байгууллагын статусыг бүр өндөр хэмжээнд авчлаа шүү. Зэвсэгтүүчин тэгээ хэдийн ба дотоодын зэрэг онцгой байдлын энэ албан хаагчид гэдгийг энэ төрийн цэргийн үндсэн бүтэц болгож өгөх гэсэн. Өмнө нэг иргэний хамгаалтын байгууллага юм уу гал унтраах байгууллага аль эсвэл одоо тэр улсын нөөцийн газар гэж явдаг ш. Одоо та бүхэн бол Монгол улсыг батлан хамгаалах үндсэн бүрэлдэхүүнд орж байгаа манай 3 одоо том бие бүрэлдэхүүний нэг болж. Ийм том хэмжээнд очсон. Ийм одоо хэмжээнд төр ард түмний зүгээс
та бүхэн итгэл хүлээж өгж байгаа яг ийм хэмжээнд ажиллах юм одоо шаардлага байгаамаа гэдгийг хэлхэн зөв бахаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ чиглэлд энэ хуулинд энэ үндсүүд нь тусч өгсөн цаашаага гарах дүрм журм олон зүйлүүд байгаа. Энэ чиглэл рүү бас ингэж явах байхаа гэж би өөртөө бодож байна. Айл 60-аад оны үед анх одоо албан ёсоор үйл ажиллагаа одоо хэлсэн манай иргэний хамгаалтын байгууллага байна. Гал төмөртэй тэмцэх байгууллага 20-од оны үеэс түүхээ бичдэг шүү дээ. Манай энэ улсын нөөцийн газар гэдэг байна. Бас л одоо 60-аад оны үед. Тэгээд энэ гурван газар, энэ гурван том үйл ажиллагаа нийлж энэ онцгой байдлын байгууллагыг явуулдаг. Энэ үйл ажиллагааг цаашаа хэрэгжүүлдэг, энэ үргийг хэрэгжүүлдэг. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа бол тэр дайны одоо үр биелүүлж байгаагаас ахуулаад хүмүүнлэгийн тусламж хүртэл өргөн болсон шүү дээ. Сая одоо ярьж байгаа манай улаан цахилгаан нийгэмлэгийн дараа энэ олон улсын байгууллага улсуудыг таавхан сонсож байгаа. Ийм өргөн хэмжээнд, ийм өргөн харж үйл ажиллагаа явуулдаг ийм одоо байгууллага болж хөрсөн. Тэгэхээр энэ чиглэл та бүхний ажил үүрэг их чухал болж гарч ирж байна гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд энэ дотор бас манай онцгой байдлын байгууллагын шинжилэл энэ чиглэлийн анхаарал хандамж яваад байгаа. Тэгээд онцгой байдлын байгууллагыг аваад үзэхэд бид нар боловсон хүчин одоо та бүхний бие бүрэлдэхүүний сургалт дадлага одоо тэр бие бүрэлдэхүүний чанар төвшнгөөр дүгндэг. Мөн одоо техник багц хэрэгслийн хангамжаар нь дүгндэг. Тэгээд одоо явж байгаа үүсгэж байгаа тэр одоо байдлаар нь дүгнж үздэг. Энэ бүхэн бол хэдийгээр улс орон төсөв янз бүрийн үед бас хүнд байсан ч гэсэн ингээ хэрэгжүүлээд явж байгаа. Олон улсын бас хамтын ажиллагаа манай одоо хамтарч ажилладаг улс орнуудын дэмжлэг энэ их чухал одоо хувь нэмрээ олж байгаа. Үнэхээр эргээд харахад энэ 13 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллага маань өмнөх уламжлал тэр бүх юм дээр түшиглээд шинэ одоо тавьж байгаа шаардлагатайгаа нийцээд үнэхээр нэг нүүр бардам. Бид бол ийм албатай улс. Бид бол энэ найдах хүмүүстэй найдах албатай улс гэж хэл нэг ийм нүүр бардам хэмжээнд тав хүрсэн байна. Баяр хүргье. Сая дараагаар хэлээд зүгээр үгэнд оруулсан тэр хуулийн дээр бид нар харж байгаа бас энэ нийгмийн одоо хамгааллын асуудал нэгэн тийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа улсуудаа бас төр Монголын ард түмэн айл болох боломжоор харж үзэх ёстой гэж ингэж оруулсан. Ер нь бусад цэрэгдсэн байгууллагын хэмжээнээс ч илүү ийм одоо нийгмийн хамгааллын чиглэлийн заалтууд бас орсон байгаа шүү. Цэрэгдсэн байгууллага одоо энэ онцгой байдлын үйл ажиллагаанд онцгой байдлын орчинд энэ ажиллагаанд оролцоод ингээд томилт аваад явж байгаа бол тэр төрийн бус байгууллагуудаас тэр томилтын зардал тэр бүх юм их өндөр болсон байгаа. Бүр 3 дахин гэж оруулж өгсөн байна шүү дээ. Энэ бол их өндөр ийм одоо хэмжээнд авч ирж байгаа. Тэгээ бүр онцгой гавьяа байгуулах юм бол тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр одоо урамшуул энэ эдийн засгийн урамшуул, санхүүгийн урамшууллыг бий болгож өгсөн. Тэгээд тэр албан хаах хугацааг яаж тооцох вэ? Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа хугацааг яаж тооцох вэ? Тэр тэтгэмжийг яаж тооцох вэ? Маш их юм одоо тодорхой заалтууд орсон байна. Энэ бол үнэхээр Монголын ард түмэн өнөөдөр хүрч ядж байгаа ч гэсэн онцгой байдлын албан хаагчтай энэ хүмүүстэй энэ төсөв мөнгөө одоо боломжийн хэрээр олгохын төлөө явж. Энэ бүхний чинь бий болгох тэр одоо татвар төлөгчд байгаа. Тэр ард иргэд байгаа. Энэ бүхний чинь цаана тэр 70% төлж байгаа хувийн хвшилтийнхэн байна. Бид нар ямар нэгэн байдлаар та бүхэн бол мэдээж ялгадаггүй. Энэ хувийн хвшилт ажиллаж байгаа, энэ хувийн хвшлээс ирсэн дуудлага, төрийн байгууллагаас ирсэн дуудлага гэж ялгадаггүй шүү. Хүнд л хүн гэж очдог. Тэгэхээр ард түмэн бол өнөөдөр өгөх ёстой, одоо хүргэх ёстой, төрийн хуулиараа дамжуулж гаргах ёстой энэ бодлогоо бол Монголын төр гаргалаа. Энэ бол олон улсын түвшинд хүрсэн ийм одоо хэмжээнд бид шийдсэн гэдгийг гадна дотны энэ байгууллагууд ч гэсэн үнэлж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр энэ үйл ажиллагаа гадна дотны байгууллагч анхаарсан. Одоо 2018 онд шүү дээ. Азийн онцгой байдлын байгууллага. Одоо энэ гамшигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сайд нарын хурал Монголд байна. Энэ бол их том хурал болох гэж байгаа шүү дээ. 60-аад орн оролцсон гэж. 3000 орчим хүн ирнэ гэж байгаа шүү дээ. Бараг л нөгөө АСЕАН гэсэн үг. Тэгэхээр онцгой байдлын сайд нарын хувьд Азийн түвшинд бол дахиад нэг АСЕАН-ыг 18 онд зохион байгуулах энэ үүрэг, энэ ачаалал тэгээд Монголын онцгой байдлын албан ямар түвшинд явж байгаагаа харуулах нэг ийм боломж гарч ирж байна. Энэ бол их сайхан боломж. Энэ ажил энэ итгэлийг та бүхэн их сайн одоо хэрэгжүүлж чадна гэдэгт би бол эргэлзэхгүй байна.
Дээрээс нь одоо манай энэ хоёр хөрштэй хамтарч ажилладаг үйл ажиллагаа их сайн явж байгаа. Манай хоёр хөрш газар нутгийн хэмжээний хувьд ч хүн амынхаа хэмжээний хувьд ч дэлхийд тэргүүлдэг ийм хоёр агуу хөрштэй улс шүү. Тэгээд энэ хоёр хөрштэй онцгой байдлын байгууллага нь яаж ажилладаг вэ? Ямар түвшинд ажилладаг вэ? Бас бид нар үнэхээр хөршүүд маань ийм хэмжээнд ажиллаж байхад бид нар тэндээ татагтаад түүнтэй одоо ойртох ийм үйл ажиллагаа, ийм эрмэлзлийг бий болгож өгч байдаг. Энэ дээр одоо бидний үйл ажиллагаанд байнга тусалж байдаг энэ хоёр хөршийг одоо манай удирдлагууд онцгой байдлын асуудлыг хариуцсан одоо энэ хүмүүс албан тушаалтнуудад бид нар бол байнга одоо баярлалаа гэж хэлж явах ёстой. Дээр нь хамтарч ажилладаг улс байна шиг маш их ойрхон одоо ингэж ажилладаг. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа, гадаад үйл ажиллагаа ингэж одоо өндөр сайхан явж байгаад би өөртөө туйлыг одоо баяртай байдаг. Онцгой байдлын байгууллагынхаа энэ албан үйл ажиллагаагаар үргэлж ингэж бахархаж явдаг гэдгээ энд бас хэлхэн зүг бахаа гэж ингэж бодож байна. Тэгээ 29 жилийн өмнө, одоогоос 29 жилийн өмнө анхны томилтаа аваад энэ онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурвалжлахаар явж ирсэн. 13 жилийн өмнө засгийн газар дээр бид нар анхныхаа тогтоолыг гаргаад онцгой байдлын байгууллага гэж нэрлээд бүтэц зохион байгуулалтын шийдээд гамшигтай тэмцэх хуулиа оруулж батлуулж ирсэн их хурлаа. Тэгэхээр энэ цаг мөчтэй ингээд харьцуулаад үзэхэд энэ богино хугацаанд манай энэ байгууллага, манай энэ албаны одоо төвшин үүрэг гүйцэтгэх чадвар бол үнэхээр өндөр хэмжээнд хүрчээ гэж ингэж хэлэхээр байгаа. Тэгээд цаашаа зөвхөн өнөөдөр бол манай нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс энд байна. Одоо нийт бүх аймагуудад онцгой байдлын байгууллагын салбарууд байгаа. Хүн олонтой аймгийн төвөөс хол байгаа тэр газруудад онцгой байдлын байгууллагын салбар дээр хэлтэс бусад одоо газруудыг бид нар байршуулж байгаа. Ингээд онцгой байдал гэдэг бол Монгол улсын энэ газрын зургийн хэмжээнд Монгол хүн амьдарч байгаа газар хүрч ажиллаж чадах ийм байгууллага болж ингэж хүрээн өргөжж байгаа явдал их баяртай байгаа. Тэгээд онцгой байдлын алба бол төр ард түмний зүгээс хайрлаж дэмжиж явах ёстой алба байгаамаа. Та бүхэн ард түмэн төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж яваараа гэдгийг энэ захиа. Дахин баяр хүргье. Баярлалаа.